Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралт шатхуун түгээх станцын зураг төсвөлд шатхуун хүлээн авах, хадгалах, түгээх зориулалтаар үйлдвэрлэгдсэн шатхуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага EMS 46-аас 28, 20-оос 13 стандарт гэж байдаг бөгөөд дээрх стандартад байршилт тавигдах шаардлагаар нь тухайн орон нутгийн салхины зөнхлөх чиглэлийг үндэслэн орон сууц. Үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулах шатхуун түгээх станцад ослын улмаас шатхуун асгарсан тохиолдолд шатхуун түгээх станцын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөх хувийн гараж ба автомашины ил зогсоолоос 18-аас 30 метрийн зайд, орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-аас 80 метрийн зайд, ерөнхий сүлжээний төмөр замаас 25-аас 30 метрийн зайд, худалдааны түүц мухалгуудаас 20-оос 25 метрийн зайд. Хатуу түлшээр галалдаг байрнаас 50-аас 150 метрийн зайд барих ёстой гэж заасан байдаг бөгөөд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж нь олон нийтийн газарт тооцогдох учраас энэ хэмжээг мөрдөх шаардлагатай байдаг. Шатхуун түгээх станц нь бензин, дизель зэрэг шатамхай болон ууршимтгай бүтээгдэхүүн хадгалж түгээдэг учраас тесэрч дэлбэрэх өндөр эрсдэлтэй объектын тоонд ордог. Гол аюул нь шатхууны уур агаарт тархаж тодорхой хэмжээний концентрацид хүрэх үед очил гал цахилгаан статик цэнэгтэй нийлж асах явдал юм. Шатхуун түгээх станцад тесэрч дэлбэрэх эрсдлийг үүсгэдэг нийтлэг шалтгаанууд нь тамхи татах ил гал гаргах, хөдөлгөөрөө унтраалгүй түлш авах, гар утас, цахилгаан хэрэгсэл, оч үүсгэгч төхөөрөмж ашиглах, статик цахилгаан үүсгэх хувцас, материал хэрэглэх, шатхуун асгарах, уур алдагдах, сав хоолой, насоосны гэмтэл, аянга цахилгаан, хүчтэй халалт, галын аюулгүй байдлын зай, зохион байгуулалт алдагдах, засвар үйлчилгээ, гагнуур зэрэг оч үүсгэх ажил хийх зэрэг бөөд урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээнүүд нь галын их үүсвэрийг хатуу хориглох, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажилтнуудыг сургах, орчны аюулгүй байдлыг хангах. Дээрх эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх үүднээс шатхуун түгээх станцаа бүр эрсдлийн үнэлгээг тогтмол хийж хэвших. Галын тохиолдол хий мэдрэгч автомат унтраах системийг шинжлэх, гал төмрийн үед ашиглах нөөц ус, хөөс унтраах хэрэгслийг бүрэн байлгах, ажилтнуудыг жил бүр давтан сургалтад хамруулах, онцгой байдлын байгууллагатай хамтарсан дадлах, сургууль зохион байгуулах. Шатхуун түгээх станцын барилга байгууламж. Шатхуун хадгалах савны хоорондын аюулгүй зайг стандартын дагуу мөрдүүлэх, онцгой байдлын ерөнхий газрын галын аюулгүй байдлын дүгнэлт, хяналтын хуудсыг тогтмол ашиглах явдал юм. Шатхуун түгээх станцад гарсан нэг жижиг оч, асгарсан шатхуунч томоохон дэлбэрэлт, хүний амь нас, эд хөрөнгийн их хэмжээний хохирол үүсгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх техник өдөр тутам чанд мөрдөх нь хамгийн чухал юм. Шатхуун түгээх станцын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нь гал, дэлбэрэлт, химийн бодисын хордлого, цахилгааны аюул, хөдөлмөрийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Иймд дээрх стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилласнаар гарч болцошгүй аюул осол эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.